아차 도무지. 가까운 거 보자.
Ugoya yaz tarafı. Hem çıkıyor hem de tarafta. 이제 막 됐어 생각하고 이제 치면 야가 귀치는 짓이 야가 Yang
아차라 돈당만 봉안전은 어떠한 본내내다 너희 선배 손가락와 바다 중매계 외다
Sukhamewa Sukhamewa Nurukdemewa Sarvasatinam Sarvaharmasatamisati Shariyam Guru Hom Bhagavata Sarvana Tavata Vatramenamandava Sarvava Mahasamaya Satanga Vatr Satu Samaya Manuvadaya Vatr Satu Dinavadi Stodi Dhamewa Sukhamewa Nurukdemewa Sarvasatin Sarvaharmasatamisati Shariyam Guru Hom Bhagavata Sarvana Vatramenamandava Sarvava Mahasamaya Satanga Vatr Satu Samaya Manuvadaya Vatr Satu Dinavadi Stodi 요셔도 요 hil진아도
bilşen layla Vurundan bilşen çömpella Elleydan cücün ve nâhen Hiddadan Mınduşan Bilşen layla Nimrello Bilşenim bada Taygin aksamday Öldüm cihin Hamdın Edin uğruşan За үзэгч та бүхэн ТV-с телевизийн шууд дамжуулах баг Монголын бурхан шашинчны төв гандан дэвшлийн хэд Бацгаан дугнаас шууд дамжуулан хүргэсээр байгаа. За тэгэхээр цөөхөн хэмээх цагаагч өхөр жилийн шинэ нэгний бэлэгт энэ өдөр үзэгч та бүхэнд одоо ТV-с телевиз Сэдрэл хамын хурлыг шууд дамжуулан хүргэж байгаа байлээ. За танд шинэ нэгний мэд хүргэе. Хурал ном арвин уу? Сайхан байна. Шинэ нэгэн өхөр жилийн шинэ нэгний өглөө одоо сайхан нар мандаж тэнгэр бурхан их сайхан байна. Монголын ард түмнийхээ уян заяаг даатгсан хурал маань Сэдрэл хамын хурал маань их сайхан боллоо. Эдээ будаа их сайхан өнгө зүстэй. Ламбогой нарын одоо царай зүс сайхан юм одоо сайхан юм байна. Ингээд гадна талд байж байгаа улсуудын тайван сайхан гэр орондоо одоо шинэлж байгаа ийм сайхан үе байна. Тэгээ шинэ жил одоо өхөр жил маань сайхан гарч Монголын ард түмэнд хөгжил дэвшил амьдралд нь ажлын амжилттай давтарсан их сайхан жил болох янзтай энэ бэлэг дэмбэрлэр шинэ жил суунаа. Тэгээд нийтээрээ одоо энэ өхөр жилдээ сайхан ажил хөдөлмөрлөж дээрээс нь эв түнжин хичээх хэрэгтэй. Бивэнтэйгээ эв түнжинтэй ингээд одоо бивнийхээ учир начрыг ойлгосон тэгээ хамтаараа урагшаа харсан ийм жил болно гэж тэгээд ингэж чадах юм бол биднүүд Монгол орны хөгжил дэвшил аливаа нэгэн зүйл дээр одоо зовлон бэрхшээлээ даван туулж тэгээд жаргалтай сайхан амьдралыг бүтээж чадах ийм сайхан одоо боломж бүрдэж байна. Тэгээд энэ одоо өхөр жилдээ бүгдээрээ Монгол нийтээрээ одоо сайн сайхан байж эрүүлэнх сарвал сайхан өвчин барчдаггүй үр хөөхөдөө нөрөтгөн эд таваар элбэг дэлбэг хамгийн сайн сайхан байх хөвлөтэй ярилыг дэвшүүлж байна. Энэ ирж байгаа өхөр жилд ер нь одоо буурлуудад болоод за одоо энэ илхас хүүхдүүдэд ямар жил байх бол энэ одоо энэ өнгөрсөн жилүүдийн үргэлжил байна. Тэгээд одоо энэ жахан настайчууд бол болгоомжтой эрүүлэн мэндэ бодох хэрэгтэй. Хүүхэд залуучуудад бол сайхан байгаа. За тэгвэл бид мэдээллийг та бүхэнд Монголын бурхан шашинтны төв гандан дэвшлэн хийдээс хүргэлээ. За өнөөдөр бол өхөр жилийн шинэ нэгний бэлэгт сайн өдөр. За тэгээд энэ өдөр та бүхэн маань хотол олноороо сайхан шинэлээрэй гэдэг.
За эрхэм хүндэт үзэгчтэй өнөөдөр 17 дугаар жарны цөөхөн хүнийг цаагчийн төмөр хуржилын шинэ нэгний өглөө хамааргууд шинийн дурш одоо цэдэрлэн буюу одоо лам сахиусан тахиж шинэ жилийн одоо дор мөрөглийг өргөснөөр ингээд одоо өхөржил сайхан гарч өхөржилийн нар одоо ургасан байна. Тэгээ энд Жанан ханчингийн тэн гандан нэгчлээ хийдийн даалам эхний хосон дээр одоо цоглон буюу бэлэгдэн бэрлийг жигдлэх одоо хоосон чанар шүтэн барилгын тухай ном хэлэлцэж байна. За мөн одоо дараагийн 2 дахь хосон дээр гандан нэгчлээ хийдийн жүд татсангийн дөржлөн агромб аасан нэм гандан нэгчлээ хийдийн эдгаж ханзлан татсангийн лам дорж утуунаар одоо энэ шинийн нэгний өглөөний мөн одоо шинэ жилийн эхэн дээрх одоо энэ бэлэг дэмбэрлийн ном хэлэлцэх мэтгэлцэх энэ үйл явдал ингээд өрнөж байна. Тэг хоосон чанарын бодлого бол одоо тав болоод арга хийгээд бэлгийн одоо параметрийг төгсөх ялангуяа одоо бэлгүүнийг хариуцах энийг одоо яаж бүтээх вэ гэдэг дээр хэлэлцэж явах шиг байна. Дээр нь бол одоо бурхны шишинд бол үндсэн 4 одоо үзлийн дүмтэй буюу тогтсон хаалт. Тогтсон хаалт дотроос бол дээд одоо тогтсон хаалтаас оранжидуу буюу танжирын ёс нь. Дээр нь сэтгэл хөдлөлтийн ёс гэж байна. Тэрэнд одоо бас хэрхэн үздэг вэ гэдэг дээр бол даалгавар одоо өөрийнхөө төслийг хайж явах шиг байна. Басаа эргээд бол хуулгын Жанан ханчин хуулгын одоо дагчлаа өргөн ямар аль хэсгээс одоо ном хэлцэх юм сонсоё. Бэлгүүрмэтийн саван гэсэн одоо шум ээлж явах шиг байна. Тэгээ гоо зүгүүлж байна. Гоо зүгүүлнэ гэдэг бол одоо энэ тухайн хэлцэж байгаа одоо номыг эхлэлийн одоо тавьж байгааг хэлнэ. Энэ дээр бол бэлгүүрмэтийн саваныг за энэ дотроос бол 5 батнаас 5 батны одоо бэлгүүрмэтийн саван гэдгээс харж авах шиг байна. Хайж байна. Тэгэхээр энэ бурхан багшийн хэлсэн сургаал номлолтыг нийтэд илэрхийлэхэд Шандаа сарвжид буюу их тэрэгтний журмыг гаргасан. Ялангуяа энэ бурханы шишний сургаал номлолтын
сургаал номлолыг тодруулсан хэн бэ гэхэмдээ хэдэн хүн байдаг вэ гэдэг дээр тоот хийж байна. Энэ дээр бол бодлогын зохиосон тийм бодлогын одоо харилцсан сэрэмхэн буюу алтан эрхэс гэдэг номон дээр бол ингэж тавьсан байна гэж хэлж байна. Тэгэхээр энэ дээр бол одоо анхны одоо лүндэн охин багшийн алдсан үзүүлсэн ийш башиг. Тэгээд дээр нь одоо хоошоо гарсан ямар ламыг гэж байгаа юм бол ламын алдснаар бол дөрөв гэж ингэж алдсан юм аа гэж хайж ин за даалан болвол барихтаа чи дөрөв бол байхгүй гэдэг дээр л одоо даалан бол барьж хэсэг байна. Ер нь бол яг өнөөдөр ингэж энэ бэлэг дэмбэрлийг ядаж тэгээд энэ бэлгүүнийг хэрхэн хариуцуулахын за бод сэтгэл хийгээд өрөм сэтгэл тэрний өмнөх асуух сэтгэл өмнөх нэгүсэх сэтгэл гээд эдгээрийг хэрхэн төрүүлэх юм бэ гэдгийг хэлцдэг. За жил болгоны одоо энэ юун дээр сэтгэл хамын одоо тахлахын дараа одоо шиний нэгний хэн дээр бол одоо ном хэлцдэг юм. Охин багш бол одоо энэ шиний нэгнээс 15-ыг хүртэл 15 хоногийн турш одоо төсвүүдийн 6 багш тэргүүтнийг бол номоор дийлэн зохиосон. За мөн дээр нь бол одоо иргэд хувилгаан тэргүүтнийг бол үзүүлсэн маа гэж үздэг. Тэгээд үүний бэлэг дэмэрлийг одоо сануулж энэ мэдчилэн одоо ном хэлцэх ийм одоо зан үйл бол үйлдэх юм аа. Энэ дээр бол одоо авч өвчнөр одоо дээш бурхны шишний одоо гол шүн номыг бол нарийцсан дээшин судалж байгаа ийм ном хуургууд бол энэ дээр ном хэлцэх бэлэг дэмэрлийг чиглэх ийм одоо үсби ер нь бол одоо ингээд энэ цагаан сарын сар шинд бүр жилийн одоо энэ сар шинд зориулсан хуучин номын хурал за битүүний хурал ийм одоо төгсгөл өндөрлөж байгаа. Ингээд одоо шиний нэгний хурал шиний нэгнээс 15-ны хүртэл бол 15 хоногийн их ерөөл лайны хэлсэнчлэн охин багшаа одоо энэ эрд хөлгөөнийг зөөлж төрсөдийн 6 багш тэргүүтний дийлэн өгсөн. Энэ одоо хурал ном энд одоо дэмбэрлийг бэлэг дэмбэрлийг сануулсан ийм хурал номын үйл ажиллагаа бол 15 хоногийн турш үргэлжилнэ. За өглөөгөр бол одоо хангалтчлал хийх мөнгөний хурал цогцын хурал өчигдөр шүтэний дугуун тэргүүтний хурал анги түүнээс хойш бол эргэс өсгнүүдийн одоо айлтгсан асал зан үеийн хуваарлсан хурлын дугуун сүмүүдэд бол ингэж хурж явна. За өнөө жил бол яг энэ онцгой нөхцөл учраас том хуургууд бол энэ хүмүүсийн эргэж өсгнөө олны одоо энэ айлтгсан айлтгалыг бол хөнгөлчлээ хийдээс 30 гаруй том зөвхөн айлтгалыг хүлээж авах тэр одоо цахим онлайнаар одоо хүлээж авахын нөхцөлийг хариуцж байна. Ингээ үлдсэн бүх 200 гаруй номоор бол одоо засал зам үйлийг бодоод мөн одоо олон жилийн хурлын үйлчлэл ажиллагаа болцоод ингээд явна. Тэгэхээр гандагчлал дээр энэ шиний нэгнээс гуулаад 15 хүртлийн засал зам үйлийг үйл ажиллагаа бол майцаг гандан цаг юм ингээд цахим хавцтай түгээр бол монголчууд өнгөрсөн жилээс хурлын айлтгаад ингээд явж байгаа. Дээр нь бол гандан цаг юм ингээд түгээр чансан байна. За гандан аппликейшн гэсэн. За тэн дээр бол одоо гандан аппликейшнийг бас зарим хүмүүс ашиглаад ингээд одоо номоо айлтгах болж байгаа. Тэгэхээр энэ засал зам үйлэн ингээд энэ цаг үеэс бол хамгийн гол нь юуг засах юм гэх юм бол сэтгэлийн гмийг заснаа ингэж айлтдаг. Ер нь бол засал хийх гэдэг бол өөрийн сэтгэлийн гмийг засахыг одоо зөвлөж байгаа юм аа гэж одоо өөрийн гол зорилго өстой. Завсарт нь бол мэдээж одоо ахуй хийсэн барцдгийг болохоор бол одоо тэр
номын сөхөөс эдэн бүхэн бүргүүлсэн таалахад номын сөхөөс зориулж байгаа. Хамгийн гол нь бол мөнхөг тэргүүтэй уур шунал тэргүүт таван хасалгүй тэргүүт нь энэ цогцолтод дарахын тухайд арилгахын тухайд нийтээрээ одоо сайн сайхан сэтгэл төрүүлэхийн тухайд заслыг шүү гэж. За жаны ханчи удаанад асуулт. Дөрвөн хүний сургаалаар орчихсон эцчээд би дээр нь бол одоо бүхэн машин хаалцсан сургаал нь тэрэн дээр бол одоо тайлбарсэлт хийсэн тухай энэ хэлчихсэн. Лавн чөлөнгийн айлцсан тэр номны тухай одоо энэ лам айлцжээ. Тэрэн дээр бол яагаад одоо энэ дээр бол төв үзлийн тухай тэгээд айлцсан ном шүү дээ гэж ингэж хэлж авчих байна. Тэгээд энэ дээр хурцсан хийж байгаа юм бол энэ тэгж бишээ энэ бол гурлаас нь хараад байна гэж бодоод илэрхийлж авсан мөргөж байна. Тэгээд өнөдийг одоо намайг аранжид хийгээд өөр дөрөв тагсан тааллын хамгийн дээдлийн тагсан таал бол тэрний дараагийнх нь одоо юун дээр хоёр үзлийн аранжид аранжидын эсэнд одоо нэг номлох ёстой юм уу гэж асууж байна. Гэгчлэн одоо энэ бурхан багшийн айлцсан ном. Тэгээд одоо бурхан багшаас хоош гарсан эрдэмтдийн айлцсан айлдвар тайлсан тайлбар сонсолтыг бол одоо ингэж хийлцэж энэ дээрээ бол ийм зөв юм аа энэ зөрүүтэй юм аа гэж хэлцчихэж ингэж одоо хэвлэн болгож байгаа юм. Энэ бол ерөнхийдөө бол жинхэнэ одоо математикын ухааны сав аймаг болно гэж ингэж ойлгоо. Хоосон чанар гэдэг бол одоо Ямбаны буюу хоёр үнэн тухай энэ үстэй л гэж асууж ахшгүй. Манай гандагчлыг соржлон хажуугаас нь одоо барьж байна. Анжава буюу одоо анжаа барьж байгаа юм хажуугаар. Өөрийнхөө үзэл бодлыг ийм шүү дээ гэж хариулж ах шиг байна. За гихчлэн ингээд цаахан одоо өөрөөсдийнхөө одоо үтсэн номыг дээр нь одоо ойлгосон ойлголтоо бол нэгтлж ингэж авдаг. Бурхны шашинд бол одоо ухааны дээд нь бол Батбодын ухаан буюу энэ одоо үзэл онол бол шашин сургаал юм. За үүнийг нь баталж нотлдог нь нотлон ухаан гэдэг бол энэ мэтчлэн юм хийгээд Бурхны айлцсан иш юм хийгээд ухаанаар ингэж нэгтлж нотлох
их болсон олон амрам болтугай. Тэгээд өтөр төргний одоо мөнхний харахугаас гэтэл болтугай. Тийм ээ. Тэгээд бүхэн шишмдээ цаг ямагт очрож ирээдүйд залрах бурхантай түргэн учрах тэргүүт амрам олонгийн шалтгаан өтөр түргэн болоосоо гэсэн ийм одоо ерөөлийг тавиад ингээд мөргөө суудаг. Инхүү ингээд ер нь бол хандлагчлан хийдээс одоо энэ цэдэр намын хурал үүний дараа одоо таш үлзий хотгийг орших ерөө залбирал уншснаар ингээд өндөрлөн ингээ үүний дараа бол хандлагчлан хийдээ очирдэрчдэн дөрвөтөнд хандл өргөж тэр түмэн олныг даатгаж ингээд одоо энэ хаансрын шиний нэгний одоо хурал нам одоо эхэлдэг ийм одоо очиртай юм аа. Тэгээд сүн одоо залгууд бол бас ингээд хүрээ хийдэд лам хооргоод стамар гөхийгээд очир дээр шүтэн дэргүүтэн шүтэндээ одоо мөргөж ингэж зөвмөр ангарч залгууд эхэлдэг. Тэгээд мөргөж нийт цэцгэн олон ч гэсэн одоо нар ургасан байгаад бол энэ цагт сайхан залгууж байгаа хаа гэж ингэж бодож байна. Тэгээд үзэгчдээ өнөөдөр энэхүү одоо хандлагчлан хийдээс 17 дугаар жирны агчин төмөр өхөр жилийн сар шинийн хурал. Түүний ихэн дээр бол цэдрэл намын хурал гэж хурж сайхан одоо өндөрлж байна. Та бүхэн маань ингээ хурал намаа одоо сайхан залбирч өнөө чуулгана хурааж энэ насанд амар амгалан хийгээд эцсаатэд бурхны утгыг өтөр төргнөө бүтээх болтугай гэсэн энэ сайхан аль сайн нэрэл залбирлуудыг тавьж ингэж одоо хурал намдаа залбираарай. Баярлалаа. Hallelujah.
çözüm bodun celalek söylene çevirler. Şeceğinden vurduğun sacenlerle yarmadan yarınayın sevvallar lillahi. Çıkından ne vader meşe samağa yamek. Şengen yarva vıldı cumaya ilerle şerrin aşır.
Shan Hogom Mare Mumbai Mansanda Manchang Shan Amade Shanay Manchanda Сахиусандаа сайхан мөрөж сурцгаав. Тэгээд намдрын төлөө болгоод сорж байгаа овон ломгой жононгийн хоёр унцад хамгаалan болгоё. Эндээс олуулаа гэж одоо сурталчилж байна.